Өмнөгөө аймгийн малчид тэмээний ноосоо огт боловсруулалгүйгээр чэнжүүдэд худалдааж байгаа учраас үнийн хувьд хямд зардал чирэгдлэгтэй байдгийг хэлж байна. Тиймээс тус аймагт тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаагаа аймгийн удирдлагууд онцолж байна. Салбарын яамнаас энэ тал дээр бодлого гаргаж шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгчээ. За өмнөгөө аймаг 130 мянга гаруй тэмээтэй үүнээс бол жилдээ 600 тонн ноосыг бол гаргаж авдаг. За үүнийгээ бол ямар ч ийм боловсруулалт хийлгүүгээр чэнжүүдэд худалдаалдаг байгаа. За тиймээс цаашдаа бол энэ өмнөгөө аймагт энэ тэмээний ноос боловсруулах үйлдвэр барих шаардлагатайг аймгийн удирдлагууд болон малчид онцолж байна. Ашиг шимээ ноос уснаас нь харж байгаа бол магшуулийн зар нүүрн гэж нэг хэлмэх 2100 төгрөг болцсон. Махан дараа бол ашиг муутай. Тэмээний ноосны хувьд бол хямдхан шүү дээ. Нэг тэмээнээс үндсэндээ 5 хэлээр боддог. Яс яг гээд ярих юм бол 5 байтугал гардаг л да. Дотооддоо өмнө говьдон бай гэхэд дотооддоо ноосыг үйлдвэрээд угаалгаад хагас боловсруулаад гаргаж ивэл хэн хэндээ бидний яргаж байгаа ноос гэсэн бас арай илүү үнэтэй бидний аж амьдралд бас арай нөлөөлөх байх л да. Өмнөгөө аймагт манай улсын нийт тэмээний 3/1 нь байдаг. Тэмээнийхээ ашиг шимээр 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагтаа төдийгүй нийслэлд борлуулж байна. Харин цаашдаа тэмээний ноосоо угааж боловсруулах шаардлага бий. Үүний тулд холбогдох яамны дэмжлэгийг орон нутгийнхан хүсэж байгаа юм байна. Ямар нэг байдлаар боловсруулж ангилж байгаа юм бол байхгүй. Бүгд бол одоо чинчин гараар явж байгаа. Тэгэхээр зэрэг манай аймагт бол тэмээний ноосны үйлдвэрийг байгуулах юм бол түүхэд нь бол хангалттай байж байна. Тэмээний ноосоор бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань тэмээний ноос эдлүүд бол бас уул уурхай болон бусад хамгаалтын янз бүрийн хувцас зам материал даав үйлдвэрлэх бол бүрэн боломжтой. Гэхдээ боловсруулах үйлдвэрийг аймаг бүрт биш бүсчилж хүчин чадал сайтай цөөн үйлдвэрийг барих нь үр дүнтэй гэж харж байна. Өмнөгөө аймгийн хувьд 21 100 хөтөлбөрийн хүрээнд ноос боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой гэж салбарын яам нь үзэж байна. Анхын шатны боловсруулалтын хувьд бол харьцангуй орон нутгуудтай байгуулагдах бололцоо нөхцөл байх. Өмнөгөө аймагт бол зайлшгүй байх шаардлага бий. Тэрнийг бол энэ зах зээлийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад тэд нэр хаа нэг газар байгуулах шаардлага гарна байх. Энэ бол бас хэрэгцээ шаардлага мэдсэн бизнесийн хүмүүсүүдийн идэвх санаачлалтыг тулгуурлаж байгаа учраас тэр харьцангуй хүлээлттэй байна. Одоогоор тус аймагт ямар ч чиглэлээр боловсруулах үйлдвэр байхгүй. Тиймээс эхний ээлжинд ноос угаах үйлдвэрийг барьж байгуулж дараа нь үйлдвэрлэлээ өргөжүүлж боловсруулах үйлдвэр болгох гарц байна. Ингэснээр ажлын байр нэмэгдээ зогсохгүй аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох боломж байгааг ч аймгийн удирдлагууд онцолж байсан.